Монгол улсын ерөнхийлөгч өдгөө Эрдэнэтийн луурыг зохион байгуулагчаар тодорхойлж байгаа Цахиагийн Элбэг-Доржийн хүү Эрдэнэ Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд ардчилсан намаас нэр дэвшиж байгааг хүмүүс мэдсэн. Хамт нэр дэвшиж байгаа хүн хороон дарга Баян Дэлгэр гинэ. Тэгвэл энэ хоёр нэр дэвшигчийн штабын ажилтнууд сонгуулийн өдөр мөнгө тарааж байсныг шударга иргэд бичлэг хийж тараасан мөнгөний хамт цагдаад авчиж өгчээ. Oo, арай намд хүмүүлэнгүй л. Алин ч гэсэн тэгээд. Бүрдүүлээд явж байна та. Тэгээд одоо битээр зүгээр сонгуул гэсэн удаад хоёр тийм үү? Аль нэг намд өгөх хэрэгтэй юм уу? Үгүй тэрийгээ тойроо өгсөн. Би тойроо авсан намайг яатсан дугуй байна гэж хэлж байгаа юм. Тэгээд ингээд хоёр таас өгсөн гэхэд хоёр юу вэ? Юм гэдэг байгаа юм уу? Би тойр яг нэг санал өгж байгаа хүмүүст нэг иргэнийхээ юу гэлээ үр биелүүлдэг нар ордон хүргэж байгаа юм. Урамшуул болгож тийм. Тэгээд хоёрыг сандагч гараад болохоор хоёр зүсэж яваад дараа ордон хүргэн. За тийм. Тэгээд энэ ч үгүй байх. За. Ямар асуу таатай юм. Үнтэй танк хураад намайг нүдөө бат. За. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлц одоогоор энэ хэргийг шалгаж байгаа юм байна. Нэр дэвшигч Эрдэнэт Эрдэнэт үйлдвэрийн луурыг зохион байгуулсан гол хүн болох Цахиагийн Элбэг-Доржийн хүү гэдгийг ахин сануулъя. Худалдаа хөгжлийн банк Эрдэнэт үйлдвэрийн асуудал дэгдээд 4 сар болж байгаа хэдий ч хууль бус луурчдын баг Эрдэнэтэйг удирдах энэ хугацаанд үйлдвэрийн ашиг орлого хайшаа урсаж байгаа нь нууц хэвээр байгаа юм. Харин Элбэг-Доржийн хүү Эрдэнэний нэр дэвшиж буй тойрогт ардчилсан намын ухуулагч нар баруун шалгаагүй мөнгө тарааж угаад ийхүү баримттайгаар илчлэгдээд байна. Эрдэнэт үйлдвэрийн мөнгө хууль бус хахиулын хэлбэрээр сонгогч олон тараагдаж байгааг тааруулахад тэмч хэцүү биш юм. Хэдийгээр баримтыг цагдаа нарт аваачиж өгсөн гэлээч Эрдэнийн эцэг шударга усын хонглын эзэн Элбэг-Дорж ганц уцтаад л хэргийг замхруулч болов да. Өчигдрөөс хойш энэ талаар сайтууд дээр нийтлэгдсэн хэдий ч өнөөдөр тэрхүү мэдээнүүд нээгдэхгүй болсон байна билээ. Мөн л Эрдэнэтийн мөнгөөр амийг нь хамхисан байж таарна. Шударга байцгаая хэмээн тасралтгүй орилох шударга усын хонглын эзний хүү төрд шургалахаар хууль зөрчиж түмэн олонний мөнгийг тараа затсаар айсуу яваад энэ мөн үү?